Сайн уу бүгдээрээ. За шинэ Glow Up бичлэгтээ тавтай морил зөндөө олон хүмүүс надаас Glow Up талаар бичлэгээ дахиад хийгээч гэд request хийсэн учраас өнөөдрийн бичлэгийг хийж гин. Тэгээ өнөөдрийн бичлэгээр болохоор би хэрхэн minimal буюу маш бага зүйлийг зарцуулж гоё цэвэрхэн гоё харагдах вэ гэдэг талаар өнөөдөр та нарт хуваалцъя. Тэгээ сүүлийн үед гэх юм бол би ч гэсэн арай өөрөөр glow up хийж байгаа гэж бодож байна. Тэгээ одоогийн ч гэсэн миний байгаа байдал маань надад хамгийн их таалагдж байгаа. Нөх их хичээхгүй мөртлөө цаанаасаа нэг гоё цэвэрхэн гоё гэх юм уу. Тэгээд энэ арга барилыг хэрхэн хэрэгжүүлж glow up хийж байгаа вэ гэдэг талаараа та нартаа хуваалцъя. Эхний ерөөсөө хичээхгүйгээр glow up хийх арга барил юу вэ гэх юм бол их зүйлийг хэрэглэхээсээ илүү маш бага зүйлийг хэрэглэх. Би ерөөсөө завгүй болоод энэ тентхийн инфлюенсер ямар нэгэн бичлэг үзэхээ болцсон. Тэг илүү дутуу юм нүүрэн дээрээ ерөөсөө дүрхээ болцсон чинь эсэргээрээ миний арьсан дээр бүр ерөөсөө юм гарахаа болоод арьс маань цаанаасаа гоё болоо. Тэгээ надад ч гэсэн маш их амар байгаа. Дээрээс нь хоолтондоо идэхтэй ч гэсэн маш завгүй ядраад байсан болохоор дандаа аль болох шүлтэй хоолыг маш их идэж байсан. Ясны шүл уугаад ч юм уу. Тэгсэн чинь миний арьс бүр ингээд цаанаасаа үнэхээр гоё болоод эхэлсэн. Тэгээ бас нэг тусалсан зүйл нь үүнийг гэж бодож байна. Өмнө нь би айгүй шүн унтах гэдэг байсан байхгүй юу? Шүн болонгууд л хамаг юмаа хийгээд байдаг байсан. Гэхдээ сүүлийн үед би өдөржингөө суугаад өөрийнхөө юм дээр ажиллаж байгаа болохоор 9-10 гэд нойр бүр үнэхээр хүрдэг болоод шууд орон дээрээ хөвтнөг уюул унтдаг болцсон байлээ. Тэгэхээр хүн эрт амраад ирэхээр арьс үнэхээр гоё амраад бүр үнэхээр гоё болдсон байлээ. Тэгээ хэрвээ та нар glow up гэж энэ тентхийн янз бүрийн үнэтэй юм хэрглэж байх юм бол эхний удаад зүгээр л арьсандаа жоохон амралт өгөөд эрт амраад үзээрэй. Яагаад гэвэл зөндөө олон эмэгтэйчүүдийг харахад өөрийнхөө арьсыг маш их стресстүүлээд идэг. Арьс арчилгаа хийж ингээд зөндөө олон зүйлийг түрхээл ингээд маш их зүйлийг дүрхээл угааж унтангуудаа өглөө босоод дахиад хөөсөн цэвэрлэгчээр угаадаг ч юм уу. Энэ үед яадаг вэ гэхээр бидний арьсанд ингээ бага зэрэг давхраг байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэр давхрагын байхгүй болтол ингээ цэвэрлээл угаагаал янз бүрийн юм дүрхээл тэрнийхээ үйлчлэгийг аваагүй байж дахиад нэг зүйл түрхээд байхаар бидний арьс өөрийнхөө тэр эсэргүүцлийг алдаад тэгээд бүтээгдэхүүнийхээ үр дүнгч авахаа болчдөг юм бэлээ. Одоо миний хувьд гэх юм бол нүрээ угаачингуудаа тонороо түрхээ, серумыг түрхээд, тосоо түрхээл унтцдаг. Тэгээд босонгуудаа тасгал хийвэл хийчээ. Тэгэнгүүтээ шууд усанд ороод өглөөдөө ерөөсөө угаагч хэргэлдэггүй. Гэхдээ тонороор ингээд нүрээ арчичдаг. Тэгэнгүүт арьсны чинь ингээд нөгөө хөрсөн сэргээд ерөөсөө ингээд улааж мулаахаа болоод тэгээд ингээд цаанаасаа гоё толигоод ирдэг юм шиг санагдсан. Хоёрдугаарх glow up tip маань юу вэ гэхээр одоо ер нь тренд болоод байгаа тийм clean your look гэд байдаг штеп. Маш гоё цэвэрхэн харагддаг, өөртөө анхаардаг охтуудын лук гээд одоо ер нь сүүлийн хэдэн жил маш тренд болоод байгаа. Би та нарт ингээд зургуудыг харуулъя. Энэ лук ямар лук вэ гэхээр илүү дутуу ингээд ерөөсөө тод будаг байхгүй. Тэгээ хит их хурц ийм тод өнгийн хувцас өмсгөө маш гоё тийм цэвэрхэн лук. Тэгээ би бас өөрийнхөө нүүрний будалтыг хийнгээ. Яаж энэ будалтыг хийж байгаа вэ гэдэг талаараа та нарт богино бичлэгээр хуваалцчихъя гэж бодлоо. Энэ будалтыг хийхэд хөмсөг хамгийн чухал санагдсан. Одоо та нар миний хөмсөг яаж харагдаж байгааг харж байна. Тэгээд сүүлийн үед гэх юм бол би энэ ламинатрыг олж авсан. Үнэхээр сайн дээш нь босгонгуудаа аягүй сайн барьж өгдөг юм бэлээ. Тэгээд ер нь бол ингээ хөмсгөө дээш нь самжахаар нүүрний чинь хэлбэрийг ингээд өргөж өгөөд маш гоё зэгцтэй харагдуулдаг. Тэгээд дээрэс нь нүдээ тэнцсэн. Нүдээ тэнхтэй ч гэсэн хит их тод тэнхгүйгээр зүгээр өнгө дагуулад бор өнгөөр хөнгөөн тэнцсэн байгаа. Тэгээ хамгийн чухал энэ будагны чухал алхам нь юу вэ гэхээр blush буюу хацар өнгөлөгч. Яагаад гэвэл энэ нь будаггүй мэт
харагдаж байгаа тийм будаг учраас хацар өнгөлөгч чинь маш гоё нүрээ чинь тодтоод эмгтээлэг ингээд ягаан бутарсан үнэхээр хөөрхөн харагдуулдаг. Хацар өнгөлөгч тавьчихаар ингээд шал өөр болчихж байгаа зарай эмгтээлэг тий амар cute. За будалтын маань хамгийн сүүлийн алхам юу вэ гэхээр уруул том харагдуулдаг тренд будалт байгаа. Үүний тулд танд уруул хүрээлэгч хэрэгтэй. Тэгээ дээрээс нь та өөрийнхөө дуртай өнгөлөгч түрхчиж болно. Өнгөгүй юм уу жохон ягаан туяатай байвал зүгээр. Миний хувьд гэх юм бол би бага зэрэг томруулдаг уруул өнгөлөгчөнд дуртай. Ингээд будалт маань бэлэн болчлоо. Ингэж харагдаж байна. Тэгээ энэ будалтын хамгийн гол нь гэх юм бол миний бодлоор нөө цэвэрхэн арьс тэгэнгүүтээ нөө блош юм шиг санагдсан блош тавиад тэг хөмсөг сормуусаа тод будалдаггүй өөрийг нь тодтоод бодчвол гоё юм шиг санагдсан. Тэгээ сормуусны будагны хувьд гэх юм бол би Grande Cosmetics-ийн энэ сормуусны будгийг бол үргэлж насан туршдаа хэрэглэнэ гэж бодож байна. Одоо зөндөө олон жил хэрэглэж байгаа. Тэгээд бүр үнэхээр гадгаас гадна ерөөсөө доошоо буудгүй. Гэхдээ усны хамгаалтгүй юм билээ. Би угаасаа усны хамгаалттай будган дурггүй. Яагаад гэвэл усны хамгаалттай будгийг арилгахад айгүй хэцүүгээс гадна ерөөсөө олигтой уртасгагддаггүй юм билээ. Тэгээд хөмсөг сормуус сайтай байх юм бол маш зүгээр. Энэ бодолт нь ялангуяа хөмсөг сормуусаа айгүй тодтогж болдог учраас тэгээ миний хувьд гэх юм бол би Grande Cosmetics-ийн сормуусны серумээр сормуусаа маш урт болгосон хөмсөгний серумыг одоо хүртэл дүрхдэг. Ер нь хөмсөггүй байжгаад хөмсөгтэй болсон гэж хэлж болно. Одоогийн байдлаар болохоор өтгөрүүлэхэд илүү их дүрхэж байгаа. Тэгээ сормуусаа хангалттай ургуулсан гэж бодож байгаа учраас сормуусны серумыг хэрэглэхээ болцсон. Гэхдээ будгаа байн хэрэглэдэг. Будган ч гэсэн ургалт бага зэрэг дэмждэг юм шиг санагдсан. Тэгээд өнөөдрийн будалт маань ийм байна. Dress up буюу хувцаслалтын тал дээр ч гэсэн хідэн зөвлөгөө өгье гэж бодлоо. Маш гоё тийм elegant буюу тансаг үнэтэй одоо тийм лукийг бүрдүүлэхийн тулд та заавал тийм маш үнэтэй брендийн хувцас өмсөх шаардлагагүй. Гэхдээ ерөөсөө тэ шин ч юм уу хувцууд байдаг штеп. Тийм хувцснаас аль болох зайлсхийгээрэй. Энэ нь би таныг тэ мэдээж хүн болгоны санхүүгийн бололцоо өөр. Гэхдээ миний хувьд би маш хямдхан 3 хувцас авснаас нэг арай дундаж үний хувцас авсан арай дээр гэж боддог. Тэгээд тэр хувцсны чинь өнгө нөө 90 биш одоо амар тод өнгөнүүд өгдөө штэ ногоон улаан улбар шар гэд мэдээж та гой хослуулаад өмсөөл гоё харагдана. Гэхдээ тийм neutral буюу тийм өнгөнүүд маш гоё харагддаг. Завсрын гэх юм уу, бэж өнгө ч юм уу, завсрын ногоон өнгө ч юм уу, бор өнгө гэд эдгээр өнгүүд нь таныг бүр үнэхээр тансаг харагдуулдаг. Тэгэнгүүтээ бүх хувцастай ингэж нөгөө гоё хосолж харагддаг байхгүй юу? Тийм болохоор тийм хувцснуудын өмсөх юм бол ингээд цаанаасаа маш гоё elegant тийм гоё тансаг үнэтэй лукийг танд өгдөг. Тийм ч учраас би бас өөрийнхөө брендийн өнгийг тийм өнгөөр сонгосон байгаа. Хэрвээ та нар харах юм бол ихэнх нь бэж өнгөтэй, бор өнгөтэй, саарл өнгөтэй гэх мэт жишээний. Тэгээ ягаан өнгө нь ч гэсэн baby pink гэх юм уу. Энэ ягаан нь бүр хит их тод ягаан биш. Гэхдээ яг таны хацран дээрээ байгаа blush шиг чинь ийм жижигхэн гоё ягаан цацарсан туяаг өгдөг тийм ягаан өнгө. Тэгээ иймэрхүү хувцсыг өмсгөөр цаанаасаа маш гоё харагдсан байлээ. Би ч гэсэн яг одоо өөрийнхөө брендийн хувцсыг өмссөн байж байна. Тэгээ түүнээс гадна эндүүдлэгтэй хувцас өмсөх маш их чухал. Ерөөсөө ингээ үрчийдсэн хувцас өмсөж ерөөсөө болохгүй. Тэгээ дээрэс нь бас та нар бүгдээрээ нөгөө роллерыг мэдэх бахтын хувцсны ингээ үсмэс тоос авдаг тийм юмтай байвал зүгээр. Тэгээ зөндөө олон октод маань ч юм уу бүх хүмүүс ер нь бол нөгөө нохоотой ч юм уу мууртай байдаг штэ. Тэгэнгүүт нөгөө өөрөө ирэхгүй гэрээр нь дүүрэн ч юм уу хувцаар нь дүүрэн ингээд үснүүд байж байдаг. Тиймэрхүү ингээ үснүүд нь үнэхээр таныг замбраагүй харагдуулдаг. Тийм болохоор гарах болгондоо ингээд тэр роллероор үснүүдээ бүгдийг янзлчиж байгаарай. Тэгээ хувцс чинь эндүүдлэгтэй байх юм бол бүр үнэхээр
цэвэрхэн, тансаг, үнэтэй харагддаг юм билээ. Миний гаргасан хувцснуудыг харах юм бол эдгээр хувцснууд нь цаанаасаа ийм үрчээдгүй материалтайгаа. Жишээлбэл энэ цамцыг өмсөх юм бол шууд ингээд өмсгөлөөрөө тэнийчдэг. Тэгээ миний хамгийн хайртай нөгөө дарпизэн өмднүүд сет болохоро ерөөсөө үрчээдгүй ийм доошоо ундаг загвартай. Тэгэхээр яаж харагддаг вэ гэхээр workout хийгээгүй энгийн үедээ өмсөхөд ч гэсэн маш их гоё харагддаг. Тэгээ миний хувьд ч гэсэн сүүлийн үед ингээ олон зүйл авахгүй маш цөөхөн зүйлээр бүх зүйлийг болгохыг хичээж байгаа учраас зарим үед би найзуудтайгаа уулзалттай юм уу гарахаар болохдоо яг тэр дарпизэн өмдийг өсгийтэй гутлан дээр өмсөөд ч юм уу янз бүрээр өмсчдөг. Ягаад гэвэл эдгээр хувцас нь гадуур тэгж явхад ч гэсэн маш их тансаг лукийг өгдөг гэх юм уу. Дөрөвдүгээрх glow up tip маань юу вэ гэхээр зэгцтэй биеэ авч явах, бүх юмд зэгцтэй байх. Ер нь л бол эмэгтэй хүн үнэхээр өөрийнхөө биеийг зэгцтэй авч явах ёстой юм шиг санагддаг. Үргэлж гоё зэгц зогсоод гоё хүзүүчин урт гэр чинь ч гэсэн цэвэрхэн байвал ингээ сэтгэл санаа чинь цаанаасаа бүх зүйл чинь зэгцтэй байх юм бол та угаасаа зэгцтэй харагдан, зэгцтэй ярина, зэгцтэй аашлна. Бүх юм чинь ингээд замраагүй байх юм бол танаас гарч байгаа үйлдэл чинь ч гэсэн замраагүй байна. Тэгэхээр аль болох ийм зэгцтэй өөртөө зуршлыг бий болгоорой. Тэгээ миний хувьд ч гэсэн би анханасаа тийм зэгцтэй төрсэн хүмүүс байдаг штэ. Тийм бол ерөөсөө биш, надад ч гэсэн зэгцгүй байх тохиолдол зөндөө олон байдаг. Гэхдээ би аль болох бүх зүйлийг зэгцтэй авч явахыг хичээж байгаа. Одоо хүртэл суралцаж байгаа. Тэгээд юм болгоныг ингээд зэгцтэй авч яваад өөрийгөө зэгцтэй байлгаад ирэхээр ер нь бүх юм дагаад зэгцэрчдэг юм шиг санагдсан. Бас нэг зүйл нь юу вэ гэхээр нөгөө эмэгтэй хүмүүс ингээ гоё бариун өмд өмсөнгүүд нөгөө дүрсийг нь ингээ цаанаасаа гэрэлтээд байдаг штэ. Тэгээ би өмнө нь болохоор pink Victoria's Secret трийн дүрсийг байнга авч өмсдөг байсан байхгүй юу. Тэгэнгүүт тэд нар ингээ ирмэгтэй байгаад байдаг гэсэн. Нарийнхан мөртлөө ирмэгтэй. Тэгээ яаж харсан ингээд ирмэг нь мэдэгдээд байдаг байсан чинь сүүлийн үед манай нэг найз хэлээд би TikTok-оос бүр ингээд ерөөсөө мэддэгддэггүй ирмэггүй ингээд дүрсикнүүд маш олноор нь авсан. Тэгээд камер дээр дүрсикээ харуулахын хайшаа эндгтээ тэр миний амьдралыг зүгээр л өөрчилсөн. Яагаад гэвэл миний хувьд би өдөр болгон дасгал хийдэг, өдөр болгон жим явдаг. Тэгэнгүүт ингээд байнга ирмэг нь харагдаад байдаг гэсэн бохгүй юу. Тэгсэн чинь одоо тэр ингээд юу ч өмссөн үнэхээр цэвэрхэн харагддаг. Тэгээ ирмэггүй зөөлөн материал болохоро маш тийм тухтай байд юм бэлээ. Бид нар жоохон ингээд нөгөө орсон дүрсийг өмсөхөөр жоохон эвгүй байх гад байдаг штэ. Энэ сүүлийн glow up tip маань юу вэ гэхээр өөрийгөө хайрладаг, өөртөө анхаардаг тэр эмэгтэй цаанаасаа гоё үнэхээр гэрэлтдэг юм байна лээ. Та нар угаасаа бодоод үзээрэй. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаад эхлэхээрээ ингээл зөндөө олон зүйлийг өөрчилж эхэлдэг. Жишээлбэл миний хувьд би гялгаруудыг нээх их ерөөсөө хэрэгэлдэггүй. Гялгарууд нь ингээд барихад ч гэсэн таны тэр тансаг лукийг чинь алдуулахаас гадна бидний дааварт ч гэсэн маш муу. Дээрэс нь одоо пявер савтай ус уух ч юм уу те. Ерөөсөө пявер савтай уснаас татгалзаарай. Үргэлж өөртөө анхаардаг яг тэр гоё өөрийнхөө workout-ны гоё хувцас өмсөнгүүдээ гоё усны саваа бариад явдаг ч юм уу. Тиймэрхүү эмэгтэйчүүд ингээд цаанаасаа гоё харагдахаас гадна хүмүүс ч гэсэн хүндэлж эхэлдэг. Яагаад гэвэл бусад хүмүүс таныг өөрийгөө хүндэлж байгааг харж байгаа учраас вау энэ эмэгтэй өөртөө анхаард юм байна. Энэ эмэгтэй тасгал хөдөлгөөн хийд юм байна. Энэ эмэгтэй эрүүл зөв хооллолт юм байна гэд хүмүүс тэгээ харчих юм бол таныг одоо хүндлэл хандаж байгаа хандлага ч гэсэн өөр байдаг. Магадгүй энэ та нарт маш энгийн сонсогдож байж магадгүй. Яагаад гэвэл би бичлэг болгон дээрээ энэ талаар ярьдаг учраас. Гэхдээ glow up бичлэгийг яг энэ өөртөө анхаарах тасгал хөдөлгөөн эрүүл хооллолтгүйгээр ерөөсөө хизээж орхиж болохгүй. Тэгээд 10 сарын 10-нд би glow up challenge-ийг эхлүүлж байгаа. Яагаад гэвэл миний хувьд энэ glow up хийгээд өөртөө анхаарснаас хойш миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Өнөөдөр таны харж байгаа, миний хийж байгаа бизнес, миний хийдэг зүйл, миний карьер, миний YouTube гээд бүх зүйл би жижигхэн өөрийгөө хайрлах үйлдэл тасгал хөдөлгөөнөөс л эхэлсэн.
Яна би өөрийгөө хайрлахгүй бол болохгүй юм биш үү? Би жохон тасгал хөдөлгөөн хийгээд үзье. Би энэ эрүүл хооллолтыг туршаад үзье. Би эрүүл зүйлээр хооллоод үзье гэсэн жижигхэн шийдвэр өнөөдрийн намайг энд авчирсан. Тэг хэрвээ та 10 сарын 10-ны Glow Up 30 өдрийн чаленжид орохыг хүсэж байх юм бол заавал над руу Instagram-аар DM бичээрэй. Тэгэд энэ чаленж нь ямар чаленж вэ гэхээр та энэ чаленжаар дамжуулаад яг надтай адилхан өөрийнхөө карьер бүх зүйлийг бүтээх team challenge байгаа. Тэгээ 30 хоногийн турш та дасгал хөдөлгөөн хийн, эрүүл хооллоно. Тэгээ дээрэс нь энэ manifestation гэд эдгээр бүх зүйл дээр ажиллах байгаа. Manifestation болон мөнгөний ухамсар дээр. Тэгээд ямар хүмүүс оролцож болох вэ гэхээр 10 сарын 10-нд миний сургалт эхэлж байгаа. Сургалтны маань хүмүүс мэдээж оролцоод явах болно. Ягаад гэвэл сургалтын дээр бүр алхам дараалтайгаар 30 өдөр сорилттойгоор явна гэсэн үг. Тэгэхээр manifestation, зөв хооллолт, хоол бэлтгэлт, мөнгөний ухамсар, сэтгэлгээгээд бүх зүйлийг би заагаад явна 30 хоногийн турш. Харин бусад хүмүүс нь яаж оролцож болох вэ гэхээр Монгол юм уу Америкаас миний HLS хувцсыг авсан хүмүүс маань оролцож болно. Эдгээр хүмүүс нь өөрийгөө сорихыг хүсэж байгаа. Дээрээс нь бас өөрийнхөө карьерийг бий болгохыг хүсэж байх юм бол энэ сорилтанд ороорой гэж хэлмээр байна. Тэгээд та миний хувцсыг өмсөөд би 30 хоногийн тийм workout challenge-ийг эхлүүлж байгаа байхгүй юу? Та 30 өдөр HLS-ийг таглаад өөрийнхөө дасгал хийж байгаа зургийг, дасгал хийж байгаа янз бүрийн миний хийдэг чаленжууд байдаг штэ. Тэрийг хэрвээ та миний хувцастай манай брэнд тэгээд намайг таг хийх юм бол би ч гэсэн таны сошиал медиа, таны бүх юмыг чинь өргөчгөөд туслах болно. Тэгвэл миний хувьд ч гэсэн бүх зүйл тэгж эхэлж исэн. Анх би дасгал хийж байхдаа юу хийж байгаагаа ч мэдэхгүй надад байсан. Гэхдээ өөрийнхөө рекорд хийгээд янз бүрийн рил хийгээд явж исэн. Тэгээд ийм жижигхэн үйлдэлээс хүний карьер ч гэсэн босч болдог. Та тэр дундаа өөрийнхөө юу хүсэж байгааг ямар нэгэн зүйл хийж байх үйл явцдаа үнэхээр мэдэж авдаг юм бэлээ. Тийм болохоор 10 сарын 10-нд заавал энэ 30 өдрийн Glow Up Challenge-д нэгдээрээ. Тэгээ энэ бол зөвхөн эхлэл. Үүний цаанаас та өөрийнхөө карьерийг хэрхэн бүтээх вэ? Цаашдаа надтай эмэгтэй хүмүүстэй ажиллах зөндөө олон төслүүд ирж байгаа. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Эдгээр миний типүүдийг дагуул та цаанаасаа гэрэлтээд үнэхээр гоё эмэгтэй болно гэдэгт 100% итгэлтэй байна. Яагаад гэвэл эдгээр бүх миний ярьж байгаа зүйл нь би яг өөрийнхөө бие дээр туулаад хэрэгжүүлдэг алхмууд байгаа. Тэг хэрвээ та миний хувцснуудыг авахыг хүсэж байх юм бол Монголд HLS зочин шоп руу ороорой. Хэрвээ Америк юм уу өөр орноос захиалахыг хүсэж байх юм бол hls.glow.com дээр байгаа. Тэг хэрвээ сургалтын дээр ороод амьдралаа тэр чигээр нь өөрчлөхийг хүсэж байх юм бол заавал DM бичээрэй. Тэгэд энэ сургалтаар дамжуулаад зөндөө олон хүмүүс үр дүнгээ авч байгаа. Зөндөө олон хүмүүс манифест хийж байгаа учраас та бүх зүйлийг алхам дараалттай хийгэж бодож байх юм бол заавал өөртөө энэ хөрөнгө оруулалтыг хийгээрэй. За тэгээ бүгдээрээ 10 сарын 10-наас эхлээд хамтдаа Glow Up хийцгээе. Тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяр таа.